Эсвэл Gentle Monster Jenny-гээс үүдсэн үү? Байнга л Jenny байх юм уу те? Байнга л Jenny ингээд Gentle Monster-ийн нүүр царайгаар гарч ирэх юм уу? Өөр хүний царай байхгүй юм уу? Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй давтан морил энэ удаагийн бичлэг надад нэлээд сонирхолтой байгаа. Тэгэхээр та бүхний сонирхлыг ч гэсэн татаж магадгүй байх. Gentle Monster шинэ коллекшн гаргасан Pocket Collection. Гэхдээ энэ коллекшн дээрээ Jenny-тэй хамтарч ажиллаагүй. Jenny Gentle Monster-ийн коллекшнтэй бүр 3 удаа хамтарч ажиллаж исэн. Гэтэл энэ удаад Jenny биш, Karina-тай Gentle Monster хамтарч ажиллахаар болсон. Энэ жилийн 5 сард Gentle Monster маш гоё мэдээ хүргэж шинэ коллекшн гаргаж байгаа гэдэг зар сурталчилгаагаа Instagram-аараа дамжуулж хүргэсэн. За энэ үед яасан бэ гэсэн чинь гів гинтэн Karina гарч ирсэн. Хүмүүс гайхсан за. Доор комментэн дээр нь бараг 30% нь like Jenny, where is Jenny? Jenny-тэй яагаад хамтарч ажиллаагүй? Jenny хаана байгаа гэж асуусан. 70% нь болохоор Karina бүр үнэхээр гоё харагдаж байна. Тэгээ дээрэс нь энэ коллекшнтэй Karina-гийн нүүр царай үнэхээр гоё тохирч байна гэсэн гоё сэтгэлүүд зөндөө байсан. Давуу тал буюу нэг юм гоё содон зүйл нь юу вэ гэхлээрэ Bratz-тай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд би бүр үнэхээр сонирхол хөдлөөд Pop-up Star дээр нь очиж үзсэн. Энэ анимашныг бүр багасаа үзэж үзсэн баггүй юу? Тэр надад үнэхээр гоё санагцсан. Тэгээд тэр Pop-up Star бол үнэхээр гоё хийгдсэн байл. Pop-up Star дээр нь очиод шилнүүдийг зөөж үзээд гоё зураг даруулаад нэг зүйл анзаарсан нь ерөөсөө тэнд Karina-гийн зураг байгаагүй. Өмнө нь ер нь Pop-up Store дээр Jenny-гийн зурагнууд бас нэлээд хөөрхөн байдаг гэсэн баггүй юу? Дэлгүүрийнх нь яг урталт хүртэл ингээд Jenny-гийн зурагнууд бүр айгүйх байдаг гэсэн. Гэтэл Karina-гийн зураг байгаагүй. Онцлог гэх юм бол шилүүд нь эвхэгддэг, ингээд нуглардаг. Энэ нь юунаас үүдэж ингэж гаргаж ирсэн бэ гэхлээрэ шилийг ер нь барьж явах айгүй төвхтэй байдаг штэ. Нэг бол ингээд ингэртэй, нэг бол толгоонд ингээд хийчин, нэг бол заавал зүүж явахаас аргагүй. Ер нь шил ингээд барьж явах төвхтэй штэ. Тэгээ зурагдаж энэ төр асуудал үүснэ. Тэгэд энэ удаа Gentle Monster-ийн шинэ бүтээлч санаа гэх юм бол яг ингээд юм жижигхэн пауч дотор эвхэж хийгээд юунаас ч хамаагүй өлгөөд явах боломжтой. Та нар хэрэг миний What's in my bag бичлэгийг үзсэн бол одоо ер нь Солонгосын охид залуучууд бүгд л хажуу талдаа нэг юм өлгөдөг болсон, аксессуар өлгөдөг болсон. Тэгээд хэрэг өлгөөг байх юм бол ер нь жоохон амар уйтгартай харагддаг. Тэгээд энийг бас нэлээд сайн фокуслаж үзээд Gentle Monster энэ коллекшн гаргахтаа ингэсэн юм шиг байгаа. За, окей, коллекшн ингэ болчихсон. Тэгвэл одоо Jenny яагаад Gentle Monster-тай хамтарч ажиллаагүй? Gentle Monster яагаад Karina-г сонгосон бэ гэдэг талаар ярилцъя. За, миний олж цуглуулсан мэдээлэл гэх юм бол Jenny Gentle Monster-тай 3 удаагийн коллекшн дээр хамтарч ажиллаж байсан. Нэгдүгээр нь Gentle Home, Gentle Garden, Gentle Salon. Тэгээд ингээд өөрийнхөө хувийн аккаунтаараа хүртэл нээж үзэж байгаа амар сүртэй гоё юм болд нь штэ. Энэ удаад болохоор Karina өөрийнхөө энэ Pocket Collection гэдэг ийм коллекшнийг гаргаж ирж байгаа юм билээ. Тэгээд яагаад Jenny-тэй хамтарч ажиллаагүй гэхээр нэгдүгээр санаа. Jenny магадгүй амар завгүйсэн. Одоо Blackpink-ийн эргээрэлт болно, тоглолт болно. За саяхан Jenny өөрийнхөө соло тоглолтоо тавьсан шүү дээ. Тэгээ ийм учраас Gentle Monster-тай хамтарч ажиллах үнэхээр цаг байгаагүй. Хоёрдугаарт Gentle Monster Jenny хоёрын гэрээ дууссан байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн мэдээлэл хийгээгүй заяа. Ингээд Gentle Monster Jenny хоёрын гэрээ дууслаа гэдэг юм байгаагүй. Ямар ч тач 2022 онд бол Jenny-тэй гэрээгээ анх хийж исэн юм бэ лээ. Тэгээд гэрээ дуусаагүй бэжэж ингэж болж байгаа юм болов уу? Хэрэг гэрээ дууссан бол дахиж гэрээгээ хийх болов, сонгох болов гэдэг бас нэг юм гарч ирж байгаа. Эсвэл Gentle Monster Jenny-гээс үүдсэн үү гэдэг асуудал гарч ирнэ. Байнга л Jenny байх юм уу те? Байнга л Jenny ингээд Gentle Monster-ийн нүүр царайгаар гарч ирэх юм уу? Өөр хүний царай байхгүй юм уу? Гэдэг нэг юм гарч ирж байгаа. Тэгээ энэ дээр болохоор миний бодоход Gentle Monster штэ те Солонгостай ингэж бүүн болоход Jenny-гийн үүрэг рол, Jenny-гийн нэр хүнд амар их ач холбогдол нөлөөг үзүүлсэн байхгүй юу? Анх ер нь бол 2022 он би анх Солонгост 2022 онд ирж исэн. Тэгэхээр 22 онд ирж хахад Gentle Monster тийм алдартай байгаагүй байхгүй юу? Тэгэл яг Gentle Home гараад
Тэнгүүтлээ ардаас нь яг Gentle Garden гарч хахад Garden дээр бүр бүүн болж исэн байхгүй. Тэгээд Gentle Garden коллекц гарангуутлаа бүр мобайл тоглоом хүртэл гарч исэн. Тэгээд Gentle салон бүр үнэхээр гайхалтай бүүн болж гарч ирсэн, бүр ингээд томоор. Гэтэл энэ удаад ингээд дөнгөжл ийм нэр хүндтэй болж байгаад шууд ингээд Gentle Monster Jenny-гээс уйдж байгаа гэж үү? Амар сонирм байгаас тээ. Тэгэхээр амар хайран байгаас тээ. За дараачих нь гэх юм бол Gentle Monster-т үнэхээр шинэ нүүр царай хэрэгтэй байсан. Эсвэл энэ коллекц дээр Jenny тохирохгүй байна гэж үзсэн баг. Тэгээд Каринагийн царай гэх юм бол илүү нэг юм айгу өрмөц штэ. Виртуал одоо айдл шиг. Энэ удаагийнх одоо виртуал AI-тай холбогдолтой байгаа учраас магадгүй Каринаг яг нүүр царайгаа болгосон байх. За тэгвэл Каринаг яагаад нүүр царайгаа болгосон бэ гэдэг талаар илүү гүнзгий авч үзэх юм бол Каринагийн нөлөө нэр хүнд Солонгост ер нь бол одоо нэлээд өсөж байгаа. Саяхан Карина YSL Beauty, за мөн Sprite, MLB, Korea зэрэг маш олон том брэндүүдийн сурталчилгаанд өргөдөж оролцсон. Солонгосын зах зээлд Карина нэлээд эрэлттэй байгаа. Тийм учраас магадгүй Gentle Monster Каринаг алдахыг хүсээг байх. Мөн Gentle Monster-ийн маркетингийн албанаас илүү шинэлэг дүр төрхийг хүсэж байна. Хэрэглэгчдтэй илүү нэг тийм бодит бус заяа. Нэг юм AI руу нэг виртуал мэдрэмжийг өгөхийн тулд албаар Каринаг сонгосон. Ингэж үзэж байгаа. Тэгээ та нарт ер нь яг яагаад Каринаг сонгосон гэж бодож байна? Надад болохоор яг 3 дахь тохиолдол нь айгүй төгсөж байгаа байхгүй юу? Илүү виртуаллаг, тийм AI мэдрэмж өгсөн, тийм айдл хэрэгтэй байсан болохоор магадгүй Каринаг сонгосон байх. Энэ илүү төгсөж байгаа энэ таамаглал. Каринатай хамтарч ажиллаж байгаа нь бол айгүй гоё байгаа. Тийм учраас энэ бичлэг дээр Каринаг ерөөсөө үгүйсгээд байгаа юм биш. Зүгээр л яагаад Jenny биш юм бол гэдэг дээр ингээ фокуслаад байгаа байхгүй юу? Тэгэхээр Gentle Monster Jenny хоёрын дунд яг юу болоод байгаа бол гэдэг надад амар сонирхолтой санагдаад энэ бичлэгийг хийж байна. Gentle Monster-ийн давуу талуудыг нь бас ярих хэрэгтэй баг. Шилнийх нь одоо тэр яагаад ер нь ийм од болов? Jenny-гээс гадна яг гоо Jenny ингээд нүүр царайнд болсон учраас Gentle Monster бас нэлээд алдартай болсон л доо. Гэхдээ Gentle Monster-ийн өөрийнх нь тэр шилнийх нь бас гоё давуу тал байгаа шүү дээ. Энийг нь юу гэж харж байгаа вэ гэхлээрэ шил гэхлээрэ одоо Аз хүний царай тэр нүүрний ясны бүтэц Америк хүний тэр барууны орны хүмүүсийн нүүрний бүтэц царай нэлээд ондоохгүй юу? Европчуудад яг гоё тохирдог шил Аз хүний нүдэнд нүүрэнд хэлбэрт нь тийм сайн бас тохирдоггүй тал байдаг байхгүй юу? Тэгээ яг энийг Gentle Monster олж хараад Азуудад зохирсон яг л Аз хүний тэр нүүрний хэлбэрт нь тохирсон шил гэдэг утгаараа бас нэлийн зар сурталчилгаа айгуу гоё явсан. За тэгээд миний хувьд цуглуулсан жижигхэн мэдээлэлүүд гэх юм бол нэг ийм байла. Та нар өөрийнхөө сэтгэлийг комментд үлдээгээрэй. Тэгээд ингээл болоо. Баяртай. Дараагийн бичлэг хүртлээ. Баа.